Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Энэ бол цензургүй яриа. Манай өнөөдрийн зочноор Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын тэргүүн Итгэл дэлж хязгаарлагдмал хувьцат компанийн захирал Загдаагаа хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргийа. За баярлалаа. Энэ орой минь тавхан төргий. За урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Таны тухай ер нь манай үзэгчид хийгээд сошиал ертөнцийг сайн мэднэ. Таны одоо өөрийнхөө итгэх зүтгэл санаачлагаар байгуулсан Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын талаар би ер нь эхлээд асууя гэж бодлоо. Хоёлаа тэндээс яриагаа эхлэх үү? За. Энэ байгууллагыг та 2006 онд байгуулсан баха. Таны энэ байгууллагт болохоор одоо өнчин ядуу, шоронгоос дөнгөж гарсан, хөгжлийн бэрхшээлтэй одоо орон гэргүй тийм ээ. Тийм хүмүүс дандаа очиж амьдардаг. Та тэр хүмүүсийг өөрийнхөө зардлаар одоо нэгсэндээ гэртээ амьдруулдаг тийм ээ. Нийтдээ одоо танад хэдэн хүн байна? Хэдэн гэр бүл вэ? Тийм, манайх ч одоо 2006 онд анх байгуулагдахад нэг гэр бүлтэй байсан. Тэгээд гашаан дотор байсан ганц гэртэй. Тэгээд жижигхэн цагаан байшинтай үйл ажиллагаа анх эхэлж ийлээ. Тэгээд одоо яг энэ өнөөдөр ингээд 10 дахь жилдээ орж байна. 10 жилийн дараа одоо өнөөдөр бид 132 иргэм байна. 17 өөх одоо 17 гэр бүл. Гэр бүлээр амьдарч байгаа хүмүүс 17. Тэгээд тэрнээс чинь нэг одоо 60 хүүхэд байна. Тэр 40 хүүхэд нь болохоор цэцэрлэгийн насны хүүхдүүд. 20 хүүхэд нь болохоор одоо дунд сургууль сурдаг хүүхдүүд байгаа. Тэгээд энэ хүүхдүүд маань бүгдөө ингээд нэг гэр бүлийн амьдралын хүнд нөхцлөөс болоод сургууль завсардаад тэгээд орох орон байхгүй болсон яг ийм тэнэмэл амьдралтай байсан хүмүүсийг нэг талдаа нөгөө талд нь одоо ял хэдлээ суллагдаад гарч ирэхэд нь одоо орон гэр байхгүй ах トゥ хамаатан төрлөختн зарим нь өргөцсөн ээж нь нас барсан ч гэдэг юм уу аав нас барсан ч гэдэг юм уу ийм байдлаар болоод ингээ очих газаргүй болсон байдаг ийм хүмүүсийг бас нийгэмшүүлэх чиглэлд тусалж байгаа. Тэгээ янз бүрийн хүмүүс байна. Тэгээ нийгмийн хөгжлийн тал дээр ярихдаа зэрэг хүмүүсийг ингээ дотор нь өндөр настан эмэгтэй эрэгтэй өгөөсөл хүүхдүүдийн асрамжийн газар гэдэг ч юм уу дан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэдэг ингээд төрөл бүрээр ингээ хуваацсан байдаг. Манай байгууллагын хувьд зорилго нь болохоор тэгж боддоггүй. Ягаад гэвэл бүх төрлийн хүмүүс хамтдаа байж ижил бие бинийгээ хайрлна. Хамтдаа байж ижил тэрнийхээ зовлон жаргалыг ойлгоно гэдэг л ийм үндсэн дээрээс манайх ямарваа нэгэн хүмүүсттэй хязгаарлалт тавилгүйгээр зэнзүү тавилгүйгээр ингээд авч тосолдог байхгүй. Хүүхдүүдийн одоо сургалтын төлбөр одоо хичээл номын хэрэгсэл одоо форум хувцас цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн зардал мөнгө энэ бүгдийг хэн гаргав? Ер нь болохоор одоо эхнэр бит хоёр манай тэр Итгэл дэлж гэдэг компани байгаа. Тэндээ одоо нийгэмшид гарч байгаа иргэдэд ажиллуулна. Ямар үйл ажиллагаа хийлдэ? Модон эдлэл, ховонцраар бас хийн, төмрөөр бүх төрлийн зүйлүүдийг хийж байгаа. Тэгээ энэ олж ирж байгаа санхүүжилтээр л бид нар ингээд санхүүжүүлээд 2006 онд анх байгуулагдаад тэгэл юунийхээ олсон мөнгөөрөө эргээд нөгөө төрийн бас байгууллага байгуулаад төрийн бас байгууллага маань одоо ашигын бас байгууллага байх учраас бид нар Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага дээр ингээ гэрээ хийгээд ашиг олоод байж болдгүй. Тийм учраас яг энэ үйлдвэрлэлийн дагуу хуулийнхаа дагуу бид нар одоо заавалчгүй энийг санхүүжүүлдэг газар байх ёстой. Бид нар хэн нэгнээс одоо гуйлггүйдгүй ямар баган газараас одоо бид нар тэгээд туслаач дэмжиж гэсэн тийм хандлага тавьдгүй. Яг гэвэл энэ нь болохоор нөгөө хүн нийгэмшид аягүй төвцөлтэй болж эхэлнэ. Хэрвээ бид нар хэн нэгнээс ах トゥ төлөвлөсөн баян хүмүүс байна шүү дээ. Одоо энэ тэнэмэл иргэдүүдийн чинь янз бүрийн хүмүүс байна. Одоо энийг мань хүмүүжүүлээд өгч бид нар мөнгө төгрөгийн төлөйг идэх юм. Бид хизээч ямар ч хүнээс төлбөр авдаггүй. Хэрвээ бид нар төлбөр авдаг байсан бол тэр хүн амралтын газар ирсэн юм шиг юусе тэнд дураараа байж болох байхгүй юу? Би төлбөрөө төлсөн учраас энд бол би одоо гарч болно, орж болно гэдэг бүх юм дээр. Бид нар өөрсдөөсөө мөнгө зарцуулдаг учраас энтэй хяналт сайтай маш үр дүнтэй байгаад байгааг үр дүн л. Тэгэхээр хин ч одоо төрөөс юм уу таныг одоо ийм төрийн бас байгууллага байгуулад ийм одоо иргэдийг аваад амьдруул сурах гэж танд үүрэг өгөөгүй тийм үү миний ойлгож байгаагаар та өөрийнхөө л одоо санаачлагаар энийг байгуулсан их нэртэйгээ хоёулаа. Яагаад ийм үйл ажиллагаа явуулж энэ ингэж амьдрах замыг сонгосон юм? Тэр олон хүмүүсийг авчираад хэнийг ч мэдэхгүй алдаж энтсэн одоо хөгжлийн бэрхшээлтэй тэнэмэл тийм хүмүүсийг авч амьдрах нь хэцүү биш үү? Ер нь бол хэцүү. Тэгээд энэ зорилго дээр юунаас болсон бэ гэвэл би өөрөө алдаж эндэж явсан байхгүй юу?
Би өөрөө энэ амьдралыг чинь туулж үзсэн. Би баян байж үзсэн, ядуу байж үзсэн, өлсөж үзсэн, цангаж үзсэн. Одоо яг энэ дампуурл гэдэг юмыг үзсэн. Яг энэ зах зээл эхлээд анх одоо 90 он яг үүсэж яхад одоо энэ ардчил гарч ирээд 90 онд би Зүү хараагийн гэр ахуй модоо эдлийн үйлдвэр гэж том үйлдвэр байлаа. Тэрийг одоо нөгөө зах зээлийн эдийн засгт ороогүй төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн хэм хэмжээнд явж ирсэн. Тэгээд нэг боловсролгүй залуу тийм том аж ахуйг авч явна гэхдээ зэрэг тухайн үйлдвэр тэр үйлдвэрийг авч явж ирсэн. Тэр үйлдвэрийг ховчилж аваад. За. Тэр үйлдвэрийг ховчилж авахгүй юу? Одоо нөгөө ягаан тасалбараар 500 ягаан тасалбараар би Зүү хараа хотод байдаг. Одоо аймгийн хэмжээний том газар шүү дээ. Тэр үйлдвэрийг би ховчилж аваад тэгэл тэр үйлдвэрийг чинь ажилуулад ихэлсэн байхгүй юу. Тэгээд тэгтээ би яг тэр үеэсээ л яг энэ амьдрал одоо ядуу зүдүү хүмүүс туслах, яг ял идлээс олгодод гарч ирж байгаа хүмүүс туслах үе маань яг тэр үед ихэлсэн байл л өгнө. 90 онд ихэлсэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд яг миний ажилчид бол ерөөсөө дандаа ял идлээс олгодод гараад ирсэн. Би чинь хөрөө харамтай модны үйлдвэртэй бүхэл бүтэн хэмжээний тэгээд уулын баригадтай бүх юмтай байсан. Одоо ууланд модоо бэлтгээд оруулж ирээд тэрийг сортлоод бэлдээд тавилга үйлдвэрлэлээ хийгээд гадагшаа одоо ирээн рүү ингээд нөгөө зах зээл дөнгөж эхэлж ирсэн үед одоо банз мод гаргах жишээнээс эсвэл ингээд эхэлж ирсэн үе байгаа. Тэр үеүүд тэрнээс өмнөх үеүүд би 83 онд ял эдэлсэн. 81 онд ял эдэлжсэн. Тэгээ 83 онд 3 жилийн хугацаатай ял сонсоод тэгээ 3 жилийн дараа 83 онд суллагдаад гарч ирээд одоо социализм үе шүү дээ. Тэр үед одоо тэр бас л хаалттай нийгэм хэцүү байсан. Одоо ял эдлээс суллагдаад гад ирсэн гэвэл бараг л хүмүүс ер нь болохоор ингээд бараг хавирч уулзахгүй, өөрийн сэтгэлийг энэ ч гэсэн тэр нийгэмшээгүй, өөрийгөө одоо ял эдлээс суллагдаад гараад ирэнгүүтээ одоо намайг хүмүүс тэгж харж байгаа нийгэм тэгж бодоагүй хот өөрөө зөнгөөрөл гэж бодож эхэлдэг байхгүй юу. Тийм байсан сэтгэлгээнүүд тэр амьдарч байсан амьдралууд маань одоо яргээд игээд энэ үед энэ хүмүүс туслахад дэм босч байгаа. Нэг талдаа. Нөгөө талдаа яг тэр үеүүдэд маань бас надад маш олон хүмүүс тусалж исэн байдгийг. Одоо би тэр ял эдлээс суллагдаад гарч ирээд тэгэл бас нэг жоохон ажил төрөлгүй хэцүү хүн шиг байж байгаа үед одоо тэр Зүү хараагийн мандал сумын 10 жилийн захирал жаргал тулга гэж нэг багш байж исэн. Одоо хичээл захирал нь байсан. Одоо энэ их хурлын гишүүн Эрдэнэтийн аав. Энэ Эрдэнэт чинь миний шав байхгүй. Тэгээ тэр багш намайг багшаар авч исэн байхгүй. Ял эдлээс суллагдаад гарч ирсэн боловсралгүй би чинь 7 төгсч чадаагүй шүү дээ. Тэгэхэд зураг хөдөлмөрийн багшаар авсан. Тэгээ би тэнд маш сайн багшилж ирсэн. Тэгээд 90 оны зах зээл гэж гарч ирээд тэгээд энэ амьдрал руу орсон доо. Тэгэл ийм юмнуудыг туулж явж байгаа л тэгэл энэ хугацаанд тэр хүмүүсийн дуус тийм тэгэл хайр намайг надад тусалж ирсэн зүйлсүүд маань л одоо энэ хүмүүс туслахад тэр хүмүүсийг одоо би тэгээд бүр харам ялхаас авах бол аав ээжээ яаж зовоож ирсэн. Гэхээс зүйлэл бүхий л юмнууд байна л да яриад байвал аюу их түүхүүд байна. Тэгээ энэ түүхүүд тэр зовж ирсэн үеуд тэр бас аз жаргалтай байсан үеуд тэр одоо бас хүмүүсийн тэр хайр инэрлийг дааж чадахгүйгээр эргээд алдчихсэн үеуд энэ төр мэн одоо энэ хүмүүстэй уулзаж ярилцаж тэгээ эдний сэтгэл зүрхийг ойлгоход одоо цаг үргэлж нэмэр болдог зүйл байна. Ер нь ядарч явхад, зовж явхад хүн сайхан сэтгэлээр туслах шиг сайхан байхгүй гэдгийг та өөрөө амьдрал дээр үзсэн. Амьдрал дээр ойлгосон байхгүй тий. Бусдаас авсан тэр сайхан сэтгэлээ бусдад тарааж өгье гэж ботсон хүн юм аа да. Ерөөсөө тэр. Миний ерөөсөө чин сэтгэл ерөөсөө энэ байхгүй юу? Тэр хүмүүс одоо би шоронд ороход одоо тэр тухайн үед ял эдлэхэд би Берлиний 1-р отряд гэж байсан юм. Тэр уулын баригадад. Тэгээд тэр нь одоо хөдрийн сангийн аж ахуйд очсон байхгүй. Тэгэхэд миний нутаг хөдөр би тэнд яг аав ээж дээр хөдөрт байсан. Тэгээ аав ээжийн гар дээр дураараа дөргсөн шоронд орсон ч гэсэн тэгэл ерөөсөө нэг тийм дураараа хүн байсан байхгүй юу. Гэтэл би тэндээс бас нэг тэнд асуудал гаргаад эргээд би Берлин рүү очиход тэнд нэг одоо хонь нугад очиход нэг салаа замын отряд гэж байсан. Тэрний дарга нь Санжаа гэж яг надтай адилхан ял идлээд суллагдаж гарч ирээд тэр юуны дарга болсон хүн байхгүй юу. Одоо тэр салаа замын отрядын дарга болсон. Тэр хүний хэсэг дээр очиж би тэр энэ амьдрах ухаан амьдралын хэв маяг гэдэг зөв зүйлийг би тэндээс сурч ирсэн байхгүй. Ял эдэлж явах та. Нэг талдаа. Нөгөө талдаа би яг ял эдлийг ялын тогтоол уншуулаад шоронд орохдоо би шоронгоос суллагдсан байсан гэж би өөрийгөө боддог. Ахиж би хитээс шоронд орохгүй гэж. Энэ бол том шийдвэр байхгүй.
том шийдвэр. Гэхдээ яла эдэлсэн. Тэгээ би гарч ирээд дахиж шоронд орохгүй юмсан, дахиж би алдахгүй юмсан гэдэг зүйлийг тэнд сурлаа л да. Тэгээ энэ сурсан зүйлээрээ л одоо эргээд ятгадаг, зэмэлдэг, сануулдаг, синхруулдаг зүйл маань хүмүүст миний өөрийн туулсан амьдрал үзсэн зовлонгууд байхгүй юу. Тэгээ энэ зүйлийн дагуу л ингээд энэ Таны төрийн бус байгууллагт шоронгоос сурлагдсан чинь хүн байдаг уу? Одоо 23 хүн байна. Тэр хүмүүс эргэж ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон уу? Манай дээр байгаа нь бол үгүй. Манайхаар дамжиж гарсан бол 50-60-аад ч юм уу, бараг 70-80 ч юм байгаа. Тэгээ тэд хүмүүсээс зарим нэг нь бол орсон байгаа. Ер нь орчоод эргээ гараад манай дээр үүдэрч ирсэн ч хүмүүс байгаа. Одоо шоронгоос суллагдаж гарч ирээд манай дээр амьдарч байгаад манайхаас гарч явангуудаа гэмт хэрэг тариад ахиад шорондоо дахиад манай дээр ирж ирсэн хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ энэ юу вэ гэвэл тэр хүмүүсийн асуудал. Гэхдээ бид яагаад үл тэр хүмүүсийг бас л хайрлах ёстой. Намайг би тухайн үед алдаж явхад аав маань яаж хайрлаж ирсэн. Тэр ах トゥ төлөв төгсөд яаж хайрлаж ирсэн. Миний нэг том философи зарчим байдгийн. Хүмүүсийг одоо миний нэг мэддэг үг байгаа л да энэ 7-ог 70 дахин өржүүлсний адил өөрчлө гэж. Нэг чухал зүйл байгаа. Тэгээ энэ байна 7-ог 70 дахиад хэдвүлээ 490. 490 удаа хүнийг өөрчилж чадж байгаа хүн хүнийг өөрчлөхгүй байна гэсэн ойлголт байхгүй байхгүй юу? Тэгээ энэ ойлголтыг би бас маш авсан учраас манай дээр одоо 58 дахь удаага яваад ирсэн дээр ОК гэх нэг залуу байгаа. Одоо ахиж хэлж алдахгүй гэсэн. Би 58 удаа авсан байхгүй тэр залуу. Пөх. Яваад буцааж ирээ. Яваад ирээл бид нар ажилд оруулж өгнө, байгууллагад өгнө, нөгөө байгууллага дээр очиад ажиллаж чадахгүй буцаагаад алдана, ахаад даран шинтээ орно. Тэгсээр байгаа 58 удаа болсон хүн байна. Тэр хүн одоо бол айгүй гоё болж байна. Ягаад гэвэл бид тэр чинь уучлалын эцэст чинь тэгээд эцэст нь хүн юм ойлгож штэ. Ийм зүйлүүд, ийм уйгаагүй хөдөлмөр, уйгаагүй хичээл зүтгэл, уйгаагүй энэ ажиллагааны үр дүнд л одоо хүмүүс маань өөрчлөгдөөд тэгээд дараагийнхаа хүмүүст ингээд тусалж байгаа байхгүй юу? За, ингээд ийм ажил эрхэлж явахад чи ер нь танаа ихнэр чинь гэр бүлийн чинь хүн дургуутсах тийм хандлага байхгүй юу? Тэгээ ер нь болохоор миний хань мундаг. Би өөртөө үнэхээр гайхалтай их нэртэй хүн. Тэгээ эн чинь ер нь юу л да одоо би бид хоёр чинь нэлээд баян байж явах үед миний ах дүүнээс сайхан мэрэгжилтэй боловсролтой хүмүүс байлаа. Тэд нэр одоо яг ингээл анхан одоо энэ зах зээл эхлэнгүүч өгөнтийн үнтэй гэж үүсдэн шүү дээ. Өгөнтийн үнтэй гэж энэ аригчдыг үүссэн газар тэнд одоо миний нэг бүр хамгийн сайн одоо ингээд спортын сэтгүүлч Батүлзий гэдэг нэг дүү миний одоо ахын хүүхэд байхгүй юу? Миний ах маань хөгжмийн зохиол нэг мундаг хүн байлаа. Жойдолж өгөөл тэднэр маань үл яг тэр үед ингээл одоо тэр зах зээлийн тэр шуурганд өртөөл архинд орсон. Тэгэл тэр идээр тэгээд төлөвлөсөн тэр архины зүүн өвчнгээл энэ хөл гарна ингээл эвдээ үдээлэл ингээл аюу хэцүү шүү дээ. Тэр дааярмаа тэр өвөнтэй үед бол хэцүү байсан. Тэрийг одоо яг тэр үед миний ихнэр эмчилж гэртээ байлгаж тусалж дэмэнж явсан байхгүй юу? Энэ болгон дээр ингээд бид хоёр нэг хамт байсан учраас тэр үед би эхнэрийнхээ тэр сэтгэлийг харж ирсэн. Тэгэхээр хоёулаа энэ зорилгын төлөө хамт ажиллаж байгаа учраас эхэндээ бол яг энэ олон хүн цуглуулад ирэхэд эхнэрд маань бас хэцүү байсан л да. Нэг би ч өөрөө архичин аягүй хэцүү байсан. Тэгээ нөгөө нэг архичин нь арай нэг юм хүмүүжээд байж чидэл эргээд дахиад нэг баахан архи бодог хүмүүс цуглуулж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо ингээл бид хоёр ингээл унтчээ таал ингээл тархиал онгоолгоод ороод ирнэ. Би архи уучлаа хаа яах вэ гэж уйлал ороод ирнэ. За яах вэ минийх одоо ахиж битээ уугараа гэж уучлах жишээний. Одоо манай хашаан дотор бол архи уухгүй, тамхиг ерөөсөө гэртээ татахгүй гэхээс ихсүүлээд тэгээ дүрм журм аягүй сайн 8 цаг гэхэд бүх хүмүүс гэртээ ороод амарсан байх. Тэгээд тэн дотор тоглоом дохуу зохимжгүйгээр ухаандаа гудамжны хүмүүс байтхан зүгээр энгийн амьдардаг хүмүүс ч хоорондоо янз бүрийн ёс зүйн харилцаагаар харилцдаг шүү дээ ПМ гэдэг. Тэгээд тийм үг хэллэг тэнд хэлэхдэггүй. Тэгээ их сонир шүү. Би одоо гашааргаа орж ийл гайхдаг шүү дээ. Тэгэхэд зүгээр би төрийн байгууллага руу ингээд яваад октоо тэгэл зүгээр л энгийн харилцаа төрийн албаагч нар хоорондоо ажиллаж байгаа. Оо ч юм уу ПМ тэргээ гээл ингээд ярьж байгаа харагдтыг. Гэтэл яг тэр нөгөө таран шинээс гараад ирээд манай дээр амьдарч байгаа хүмүүсийн дотор тийм байдгүй байхгүй юу? За төрийн байгууллага гэснээс та саяхан нийслэлийн засаг даргын тамгын газартай нэлээд тааламжгүй харьцаа үүсгээд бас олон нийтийн анхаарлыг татчихлаа. Гэрэл чулуунган одоо нэг бичлэгийг бид нар олж авсан. Тантай уулзж байгаа, танай байгууллагынхантай уулзж байгаа. Тэр бичлэгийг хоёулаа үзээд би тэнд асуултаа тавья да. Гол юм би энэ маш олон удаа санаж байгаа. Миний хувьд тулд дараатай санаа нэг байдаг. Одоо эдгээр удаагаар бодлого гаргаж байгаа санаа нэг байдаг бохгүй юу? Энэ хүмүүс нэг мөнгө биш. Бидний ажлын байраа гаргах хэрэгтэй. Тэгээд дээр ажиллах өгч өгөх хэрэгтэй. Ийм зүйл хашаатан удаа ярьж байгаа. Энэ ерөөсөө болон гайхаж
байгаа бидний төвлөрдөг байна. Тэгээд ийм байгаа учраас энэ зүйл дээр үнээр баярлалаа. Тэр ажлын хэсгийг би авчих. Би асуулт дуртай. За асуултаа. Энэ асуулт би дуртай. Тэгээд энэ зүйлүүдэд баталгаажуулаад бид нар 120 төгрөг авахар боллоо. Сангийн ямыг бид бас жоохон шамдуулъя. Эсвэл байгаа мөнгө өгнө. Ямар ч юм асуу гацын сайн бол зүг болов шийдэх үү? Асуулт байна. Зөндөө байна. Асуултаа тэгвэл ашигтай хандаа хий. За тийм. Намайг асууж. За энэ очоод 120 сая төгрөг авах хэрэгтэй юм шиг байгаа тий танах. За тийм. Танаа төрийн бас байгууллага авах хэрэгтэй юм. Энэ юу болсон бэ? Энийг ийм очтой юм. 2013 оны 2 сарын 19. За. Одоогоос 3 жилийн өмнө гэсэн үг. За. Нийслэлийн цагдаагийн газраас за 12 оны 10 сард нийслэлийн цагдаагийн газраас над дээр нэг 2 хүн ирсэн. Одоо хондоо баян зөвтгөрөд байж ирсэн. За Мөнхбаатар чөлөө тэгээ ахаад нэг Ахмад энэ төр манай байгууллага дээр ирлээ. Тэгээд манай байгууллагыг мэддэг учраас тэгэхэд бид нэг 50 хэдэн үнэтэй байлаа. Яг тэр үед танай байгууллага үнэхээр зөв юм хийж байгаа юм байна. Бид нар ингээ харж байна. Олон жил харлаа танай байгууллагыг. Тийм учраас танай байгууллагатай бид нар хамтарч ажилламаар байна. Яг гэвэл нийслэлийн орон гэргүй тэнмэр иргэдийг нийгэмшлэх хүрээнд одоо ингээд нийслэлийн цагдаагаас ингээд танай байгууллагатай хамтарч ажиллая гэдэг. Тухайн үед ярьж явах үед би одоо бид нар ч нөгөө энэ төр засгаас ингээд хамтаад ажиллая гэсэн хэлбэрээр маш олон удаа яам тамгын газар нийгмийн халамжийн байгууллагуудаар зөндөө олон удаа явж үзэж ирсэн. Тэр болгоно нь ерөөсө бүтдэггүй байхгүй юу? Тийм учраас үгүй би та нартай ингээд тэгмээргүй байна, ажилламааргүй байна. Яг гэвэл наадах чинь бүтчихгүй зүйл. Тэгэд орхисон. Тэгтэл 2013 оны 2 сарын 19-ний өдөр яг нөгөө энэ чинь одоо хэрэгжнээ мөнгө төгрөг нь бэлэн болцсон цагдаагаа хамтарч ажиллая дахиад ирлээ. Тэгээд бид нийслэлийн цагдаагийн газар дээр ирээд 4 төрлийн бас байгууллага 152 хүнийг цуглуулад одоо нийтдээ нэг 800 хүн цуглуулад Ямар хүмүүс юм? Тэнмэл хүмүүс юм аа. яг орон гэргүй тэнмэл иргэдийг одоо энэ одоо хуучин 110 гэж байсан шүү дээ. Яг энэ дээр чинь ингээд бүгдээр ингээд нэг өдөр шөнийн дотор ингээд хураагаар цуглуулчаар 800 гаруй хүн тийм цуглуулснаас 152 хүний 4 төрлийн бас байгууллагатай байрлуулахаар шийдвэр гаргаж байгаа. Нэгдэн нөгөөдөгтөр заяа тайж гэдэг тамаар авах. Тэр ирчүүд ирүүл гэрээ бүлгээд нэг төрлийн бас байгууллага. Тэр дээр нөгөөх нь нэг эмэгтэйгийн төрлийн бас байгууллага байт юм аа. За яг байна. Тэдний 72 хүн өгч байгаа. Ингээд танаа ах бас дээ. Тэгээ манай дээр 60 хүн өгч байгаа. Манай дээр 60 хүн өгч байгаа. Манайх ч одоо туршлагатай байгууллага шүү дээ. Тамаарагууд аягүй цөөхөн өгч байгаа. Гэтэл тэр ерөөсөө ордоос хүнтэй ажиллаж байгаагүй байгууллага дээр 72 хүн өгсөн гэж чинь. Тэнд нь 12 гэр. Манай дээр нэг 10 гэр байрлуулад. Нийслэлийн цагдаагаас харуул хамгаалалттай байд. Сургуулиудын баахан зардлууд гаргаад. Ингээд нэг юм тэр үед хийсэн байхгүй тийм үү? За 60 хүн ингээ өгч. 60 хүн өгж байгаа юм. 60 хүн өгөөд ажиллах завсраадаа тэднээс харуул хамгаалалт гэж нэг нөхцөл бүтцүүд гаргаж тавьсан байхгүй юу? Яг тэр харуул хамгаалалттай байж байгаа нөхцөлд өдөрт нь юусоо цагдаа манд юм уу? Юусоо тийм одоо харуул хамгаалтын цагдаагийн байгууллагын ажилтсан байсан хүмүүс л харуул хамгаалтын байгууллага ажиллуулчих юм билээ шүү дээ. Яг тийм хүмүүсийг тэр харуул хамгаалтыг ажилуулаад бид нар чинь нэг төрийн хамгаалтанд 3 сар ажиллуу та. За. Өөрснөөгөө давхар мануулаад. За. Яг тэр үед тийм зүйл болж байгаа. Яг тэр үед нөгөө авчирсан 60 хүнтэй юусоо ингэж хуугараа эргэл харуул та байх тусмал оргоод идэв юм бэл. Тэгээд би ууралсан зүйлдээ. Тэгээд одоо нийслэлийн цагдаагийн газрын дараа Бачаарал дарга байлаа. Одоо яг одоо Сэвжирмийн хэлцийн одоо газрын дарга нь одоо Болдбаатар одоо нийслэлийн цагдаагийн дарга Болдбаатар дарга энэ байсан. Тэгээд тухайн үед би хэллээ. Тэгээд болио. Энэ харуулаад буулгаж байгаа. Гэхдээ та цагдаа байгаа амраа амар сайхан гоё аюу хэцүү юм аа. Төрийн ажилд ингээд садаа болоод байгаа юм. Гэхдээ наадуул чи ерөөсөө нийгэм шиг шинж алга. Яг гэвэл энд чинь ингээ оргоод байна, ингээ босгоод байна. Ерөөсөө болохгүй байна. Яг гэвэл эн чин шорон биш, эн чин асрамжийн газар биш. Тийм учраас манай байгууллага байдаг зарчмаараа л ажилламаар байна гэдэг. Харуулынхны би хөөгөө болгочихлаа. За тэгээд тогтвоо нөгөө. Хариуцлагч нь та нар үүрэн шүү гэсэн. Тэгээд харуул буулгалаа маргааш нь тогтсон. Хин ч оргоогүй. Одоо хэдэн хүн байна тэр хүмүүс? Одоо тэр хүмүүс чинь одоо 60 байж штэ. За тэгээд нөгөө 120 сая төгрөг маань ямар болчихсон бэ? Ийм зүйлийг болоод тэр үед тэгж гэрээ хийгээд тэр чинь тэр танай байгууллагатай гэрээ хийсэн. Нийслэлийн цагдаатай гэрээ хийж байгаа. За. Нийслэлийн цагдаа нэг 4 сар ажиллуулад нийслэлийн засаг даргын тамгын газрын стратеги бодлого төлөвлөлтийн газар гээд Баярбаатар даргатай гэлцрөө өгч байгаа. Тэгснээ нийслэлийн тэрийгэ болоод дахиад нийслэлийн засаг даргын тамгын газартаа гэрээ хийж байгаа. Одоо гэрэлж дунд даргатай. За. Тэгээд тэр нь болохоо байгаад нийслэлийн халамжийн газар гэж байгуулаад. Энэ хугацаанд ингээд 4 байгууллагаар дамжаад нөгөө 60 хүмүүс яваад байгаа байхгүй юу? Тэгээд одоо тэр гэрээг тухай цуцлаачгүй одоо ч туцлааг байгаа.
Гэрээ туслаагүй. Тэгсэн гэрээнийхээ үйлийг биелүүлж өгдөг. Тэр гэрээгээр яадгийн танд 120 сая төгрөг өгнө гэсэн юм уу? 120 сая төгрөг биш. Тэнд чинь ерөөсөө одоо нэг хүний хоолны хүмүүс хоногт байршуулах мөнгө гээд ихлээр 12 мянган төгрөгөөр бодож ирсэн. Нэг хүнийг. Тэгээ нэг хүнийг. За. Тэгээд тэдний төсөв мөнгө байхгүй боллоо гэд тансаар байгаад 9 мянган төгрөг болгосон. За. 9 мянган төгрөг нь одоо би боддгийн одоо сарын 40 сая 500 мянган төгрөгөөр бодогдоод байгаа байхгүй юу? 50 хүнийх шиг одоо бүр 50 болцсон нөгөө 60 ч биш. За. Тэгээд 60 хүнийхэн тим ямиг ингээд өгжээтэл 60 хүний эхэн 50 болгочихж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр 50-ийн мөнгийг одоо болтохоо байчиж байгаа. Нодон он дөнгөж гарангууд ихний үйлдэлд нэг 40 сая төгрөг өгсөн. Тэгэл цусангаа явсаар байгаад намар болоод сая 12 сард яг нөгөө нийслэлийн засаг даргын тамгын газар дээр очиж байгаа асуудал нь байгаад байгаа. Би тэгээд энд нэг юм байна л да надад. Нийслэлийн засаг даргын тамгын газар буюу одоо тэр халамж үйлчлэгээний газараас нь нийслэлийн нийгмийн халамж үйлчлэгээний газар зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын үйл ажиллагааг дүгнсэн ажлын элтгэх хуудас гэдэг. Бидний ажлыг дүгнжээ. Тэгээ энэ дээр нэг юм оноонууд яваад байгаа. Ингээл 5 сайн гэсэн үг байхгүй юу? Таны ажлыг тэгээд ингэж дүгнсээр байдлаа энэ оноонд чинь дүн 150 болох ёстойгоос 139 оноо авчээ. Тэр энэ чинь онц дүнтэй. За. За ингээ ажлаа энэ нийслэлийн халамжийн газар дүгнж байгаа. Онцоо дүгнж. За. За. Тэгээ энэ чинь бас энэ захирам зарсан байгаа юм. Орон гэргүй төлөмжийн эмнэлгийн нийгэмшилэг ажлыг зохион байгуулах тухай гэсэн нэг юм захирамж байгаад байгаа юм. Тэгээ энэ дээр ингэсэн эгэл амьдрал тэр нөгөө нэг санахгүй байгаа нь эгэл амьдрал гэдэг төрлийн бас байгууллага. Ирчүүд ирүүд энэ дөрвөн төрлийн бас байгууллагад тухайн үед энэ гэрээгээ өгөөд тэгээ энэ гэрээнүүд нь ингэж тухайн үед яваа одоо бас дахиад энэ дээр нийслэлийн халамж үйлчлэгээний газар гэрээ төрлийн бас байгууллагатай үйл ажиллагаа гэрээгээ дүгнсэн ажлын элтгэх хуудас. За одоо ингээд энэ жилийн 12 сард хүртэл бас ажлын манд дүгнээд бүтэн 12 сараар нь дүгнээд ингээд ийм дүгнэлт гаргачих. Бас 137 оноо. Онц. За энэ чинь одоо өөрсдөө нь хийж байгаа ажил шүү дээ. За энэ нүгээр хамтын ажиллагааны гэрээ байж. За одоо нөгөө хүн байршуулсан. Тий одоо хүн байршуулсан гэрээ мэн байж. Энэ гэрээ одоо хүртэл туслагдаагүй байж байгаа. Гэрээ. За нэг ийм гэрээнүүд байгаа юм. Тэгээд энэ Батүл даргын нэг ийм одоо юу гэдгийг эрсэн бичгийн бүртгэл гэдэг. Манайхаас нэг ийм албан бичиг явуулж байгаа маа. Нийслэлийн засаг даргын тамгын газар руу. Тэгсэн чинь энэ Буян далай даргадаа өөр өгөөд, Бата даргадаа өөр өгөөд Батүлийн гарын үсгтэй юм байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сангуучлалыг хуульд нийцүүлэн олгож шийдвэл гээд ингэ бичсэн байгаа байхгүй. Батүл нь. За тийм байна. Бүх юм ингээд одоо гэрээнийхээ дагуу ингэ явагдаад байдаг. Тэгээд энэ дээр ийм юм байгаа. Энэ ингээ бүтэн одоо 12 сар ажилласан ажлын маань энд амьдрсан хүмүүсийн маань хоол хүнсний гарын үсэг яг нөгөө гаргадаг тайлан байна байхгүй. Ингээд өгж байгаа тайлан. Зардал тайлан байна. За энэ тайлангаа гаргаад сая ингээд дүгнэлтээ гаргуулад онц өгдөг үнэлгээгээ аваад зөв амьдрах ухаан гэдэг төрийн бас байгууллагыг одоо ингээд 122 21 сая төгрөгнийх нь сангуучлалтыг олгоё гээд нөгөө халамжийн байгууллага нь дүгнэлтээ гаргаад ингээд бичээд өгчөж байгаа. Нийслэлдээ. За тэгсэн чинь нийслэл. За тэгээд нэг нийслэл дээрээ ирсэн чинь нийслэлийнх нь байна. Ингэж ярина. Одоо нийслэлд би ингэж ярьсан шүү дээ. Эхлээд нийслэлийн цагдаа, 2 дугаарт нь стратеги бодлого төлөвлөлтийн газар, 3 дугаарт нь нийслэлийн халамж, одоо нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэлийн засаг даргын тамгын газартай гэрээ хийхдээ зэрэг ганхуу дарга одоо тэр юуных нь одоо төрийн сангийн дарга одоо сангуу гэрчийн дарга гэсэн үг. Ганхуу дарга гарын үсэг зурдаг. Гэрэл чулуун дарга гарын үсэг зурдаг хүмүүс байхгүй юу? За эдгээр хүмүүс мань юу гэж ярьж байгаа вэ гэхдээ наад хүмүүсээ гудамжинд гарах хин цуглуулсан хин гэрээ хийсэн гэж яриад байгаа. Ер нь яах гэж байлгаад байгаа. Яах гэж байлгаад байгаа. Таныг уу? Тий ямар учраас ингэж байгаа та нар. Өөртөө авчирч өгчөөд. Тэгээд чи ийм хүмүүс цуглуулж ашиг олоод байна. Нэг л өсөхийн нэгүүлсэнгүүдээр гаргаад хүн ингэж ах юм. Гисэн ямиг л одоо тэр нийслэлийн засаг дарга тамгын газрын дарга тэгж. Гэрэл чулуунгой. Гэрэл чулуун. За хоёул гэрэл чулуунгой тэр хвчлэгийг нэг үзчихье. Тэгээд цааш явъя. Би ингэж асуудаг байхгүй. Та одоо нэг буян үе хийж байгаа юм шиг ингээд сүрж ингээд яваад. Буян хийж байгаа шүү дээ. За чимээгүй та нар үгүй. Би одоо ингэж болж байгаа. Би загтаа тамаараа гэдэг хүмүүсийн зовлон дээр мөнгө хийгээд би харж байгаа. Тийм. Тэгээд одоо ингээд хэлж байгаа үг нь юу гэж байгаа вэ? Загтаа тамаараа та хоёр нэг л их сүрхийн нэгүүлсэнгүй хүмүүс. Буян үлдэж байгаа дүр эсгээд ингээд яваад ах юм.
Гэхдээ та хоёрыг бодохоор би та нар яг энэ тэмэл хүмүүсийг цуглуулад бизнесийг одоо ашиг олоод байна гэж харж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг ямар бодолтой хүн ярьдсан болоо гэж би бодож байгаа маа. Тэгээ би одоо бас ахаад өгнөлтөнд хүрсэн. 2014 онд нийслэлийн засаг дарга нөгөө 4-4-д босгохыг дуутахгүй юу? Ирчүүд ирээлгүүрвэл нөгөө 4-4-өөс байгуулагдуулаад та нар үйл ажиллагаа явуулж байна. За ажиллагаа явуулж байгаа учраас одоо хотод бол мөнгө байна. За энийг та нар юу гэж нэрлэж болно? Хүн хөгжүүлэх бизнес гэж хэлнэ үү? Юу гэж хэлдэг юм? Хотод бол мөнгө байна. Тийм учраас та нар төслөө бичээд бид нар та нарт мөнгө олгоё. За тэгээд сарын дараа төслөө бичээд яваад очсон чинь мөнгө тарагдаад дууссан. Хэдэн сая төгрөг тарагдсан? 200 сая төгрөг тарагдсан. Ямар байгууллага биднэрт өгнө гэсэн юм биш үү? Гэхдээ 14 бас байгууллага. Тэр чинь аав байна. Тэр мэдээллүүдээ бид нар төвгөөч. Гэт гэрэл чулуун даргалт тараасан шүү дээ. Гэж байгаа. Тэгэхээр би одоо өөрөө дүгнж суналдаа яг энийг ингэж мөнгө одоо би бол энэ чинь зүгээр хандах хэрэгтэй шүү дээ хүнийхээ хувьд. Энийг би тогтоогоогүй надад олдоогүй тэр одоо тэр санхүүжилтэн ч одоо ч олдоогүй байгаа учраас би хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хандах хэрэгээ хүрээнд би хэлж байгаа юм. Гэхдээ гэрэл чулууна. Чи энэ мөнгийг чи иддэм байх. Тийм учраас намайг ингэж хардаад байна. Манай байгууллага чинь 132 хүн байгаа. Тэрнээс би 132 хүн байгаа. Би тэрнээс та нарын авчиж өгсөн 60 хүнийхээ 50-ын тоолны мөнгийг нэгж штеп. Өөр юм бэ? Та нар надад өртөө. Ийм л юм ярьж байгаа байхгүй. Тэгээ энийг авчирхад хэн нөлөөсөн бэ гэхдээ зэрэг одоо нийслэлийн засаг дарга Батүл даргын туслах сурах хоёр гэж хүн байгаа. За. Би Батүл даргатай 5 удаа уулзсан. Ингээд нүүр тулж уулзаж ярилцчихсан байхгүй юу. Тэгээ хуулц хулган Батүл дарга хэлдэг. За цагдаа минь чи 50 байж сайхан би нэг л өдөр дахиад очиноо. Тэгтээ чимээгүй байж байгаа яваад очино. Танаа дээр. За. Гэж ярьсан. Нэр нь тийм байх гэж би бодсон. Тэгээд ерөөсөө ирдэггүй. Тэгээ асуудал гадаггүй дүгнэд ирдэггүй. Тэгэхээр би одоо сурах хоёр дээр нэг өдөр би нэг албан бичиг бариад яваад очлоо. Тэгээ албан бичиг ингээд нөгөө яг нийслэлийн засаг даргын тамгын газрын доор албан бичиг хүлээж авдаг дээр нарийн бичиг дээр навьж өгсөн чинь би энийг ингээд Батүл дараад өгөх юм а гэсэн чинь тийшээ ор сурах хоёр руу ор гин. Одоо тэр Батүлын зөө тэр тийш нь өөрт навьж өгөх гин. Тэгээд авчид өгсөн чинь тэр Батүлын туслага одоо тэр сурах хоёр ярьж байгаа. Өө чи намаа гэж хэлсэн хэл хэлэхгүйгээр хэлсэн. Чи мөн фистам нь одоо тэр лалрам минь яагаад тэнийг хийж байгаа юм? Гүй мэдхгүй одоо тэр бичлэг над байж байгаа. Одоо тэр чи тийм хүн байдаг юм бол тэр 132 хүнээ дагуулад ирчих. Хүүхдүүдтэй юутай дагуулад ирсэн байхгүй. Аа за. Тэгээд би нөгөө хүүхдүүдэд дагуулад ирсэн юм. Тэгээд хүүхдүүдэд дагуулад ирсэн чи ахаад оруулдаг. За тэр бичлэг чинь байгаа. Одоо тэр чинь за тэр нэг баахан хүүхдтэй буужсан. Одоо энэ чинь би одоо маш их шөөмжлүүлж байгаа шүү дээ. Хүүхд дагуулж өчтөө гэж. Энийг чинь би дагуулж ирсэн. Амир агуул. Энэ амир. Би энийг хэрн хараад гайхчихсан. Үнэхээр харамсмаар. Дагуулаад ир хэрн аваад ирсэн. Одоо би тэр бичлэг нь одоо миний утсан дээр хийж байгаа бүх газар байгаа. Би интернетээр дүүрэн тавьсан. Тэгээд сурах хоёрыг хэлж байгаа. Тэрийг хүн би ард түмэндээ бас талархдаг. Хаа байгаа Америкийн нэгдсэн улсад байгаа миний фэйсбүүкийн нэг найз тэрийг яг ингээд үг үсгээр ингээд яг ингээд бичээд фэйсбүүк дээр тавьсан байлээ. Яг одоо сурах хоёр тэгж хэлв, загдаа тэгж хэлв гэд. Яг тэр үе дээр л тэгж хэлж байгаа. Юу ч чадахгүй юм байж ийг. Юм хийж мэдэхгүй юм байж ийг. Тэр хүн байдаг юм бол тэр хүмүүсээ бүгдээр ингэ дагуулад ирчээ. Тэгээд дагуулад ирэхээр уулздаг дарга нар байдаг. Тэгээд энэ харуул хамгаалтын нь одоо үнэхээр харуул хамгаалтын хүмүүс байх нь ёстой юу? Төрийн тусгай хамгаалтын хүмүүс байх ёстой юм уу? Яагаад юм баахан цагтаа гараад ирсэн юм бэ? Гэхдээ энэ чинь биднийг очихоор л ингээд одоо намайг очихоор л ингээд цагдаа дуусчихдаг шүү дээ.
Одоо тэнийг зүгээр явуулчих. Тэгээ зүгээр яваад очихдоо нөгөө цагдаа гоч ирлээ цагдаа дуусчих тийм. Тэгэл нөгөө цагдаа нар ойлгодсон явна. Сугатад дүүргийн цагдаа нар ч ойлгоно. Одоо Чингэлтэй дүүргийн цагдаа нар ч ойлгоно. Хэцүү юм. Тэгвэл энэ төр засгийн хүмүүс одоо төрийнхөө байгууллагын хүмүүст үнэхээр дарамт болж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Гэвч цагдаа ямар бидний өмнөөс орхидог хий юм бэ? Яагаад дуудаад байгаа юм? Яагаад цагдаа дуудаад байгаа юм? Тэ? Зүгээр л гарч ирээд уулзч чинь үсттэй. Гэхдээ яагаад уулздгүй юм? Заавалчгүй ийм юм болсны дараа гэрч одоо уулзаж одоо тэр нэг яриа гараад байгаа юм байхгүй юу? Тэг янз бүрийн ярианууд гарч эхэлж шүү дээ. Тэгэл сүүлд нь намайг ч одоо тэр юуны дараагаар одоо тэр одоо энэ халамж үйлчлэгээний одоо ахаллагчаар нь томлыг иллэг нь яаж байгаа хуурж байгаа юм уу яаж байгаа юм эргээд одоо бид нартай уулзахгүй байна. Гэх мэт нэг энэ та тэр одоо байгаа тэр анх авчирч өгсөн 60 хүнээс нь 50 байгаа юм ба шүү дээ тий. Гэхдээ 60 байгаа. 60 байгаа юм уу? Тэгээд 50 л өгөх гээл. Тэр 60 хүнийг буцаад өгчөөч. Гэхдээ буцаагаад өгөхөөр чинь манай тэр хүмүүс ч одоо нийгэмшсэн байна шүү дээ. Тин чинь амьдраа сурцсан. Амьдраа сурцсан байна. Тэр орон гэрүүдийн та нар одоо очиж үзмээр байгаа үг нь би телевизүүд би ерөөсөө нийт ард түмэнд хэлдэг байхгүй да. Фэйсбүүкээр та нар ирээд үзчих зүгээр л ирээд үзчих бодит амьдрал дээр. Хотын даргад би одоо сая одоо би өнөөдөр одоо би нэг алан бичих өчсөн явж байна. Тэр нь яах гэж байгаа вэ гэвэл тэрийг одоо өгөөч ээ. Одоо тэр ирж үзээч хотын дарга, гэрэл чулууна, ганхуу дарга. Та нар яг бодит амьдрал дээр тэр хоёрыг аваад явах хэрэгтэй. Тэр бүгдийг ингэ очиж үзэх хэрэгтэй байхгүй. Даанч харамсалтай нь ирэхгүй юм. Би оны өмнө л энийг зүйлээ гэсэн. Одоо он өнгөрчлөө. Манай байгууллагын талаар ерөөсө дурсаж байгаа ч юм болох. Тэгээ энийг бодохдоо хүмүүс одоо юу гэж ойлгоод байгааг бол намаа гэж хүүхдүүдээр PR хийлээ. Хүүхдүүдийг ингээд хэвлийн багварал хийлгэлээч гэх шиг. Өөрснөө авчирсан байхгүй энэ чинь. Би ерөөсөө авчир гээгүй юм. Тэгээд энэ зүйлийг одоо хүмүүс ингээд бодтойгоор нь би ойлгоосоо байна. Би бас танай нэвтрүүлэгт үнэхээр талархаж байна. Тэгээ яг энэ зүйлийг яг энэ цаг мөчтөнд таарад энэ зүйл дээр ингээд ураад ингээд оруулаад яг энэ цаг мөчид яг энэ зүйлийг нийгэмд гаргаж өгч байгаа зүйл нь бол айгүй чухал зүйл байна л да. Тэгээд нодны битэр нэг бас фэйсбүүкээр харилцаад ярилцж ийсэн. 4 сард ч үлээ 5 сард ч үлээ таныг урьдчилсан чинь урьдчилсан чинь давах нэвтрүүлэг давхцсан тийм. Гэхдээ тэр цаг нь байгаагүй. Одоо бол яг цаг байна. Энэ цаг нь юуны цаг вэ гэвэл энэ улс оронд миний ярих ашиг биш, хүүхдүүдийн ч ярих ашиг биш. Нийгмийн бодлого алдагдчихжээ. Энэ бодлогыг одоо үнэхээр тодорхойлдог юм байдаг бол тодорхойлдог. Бодлого нь нийгэм чинь одоо бодлоготой баймаар байна шүү дээ. Халамжийн чиглэлээр бодлоготой баймаар байна. Яг л бодит амьдрал дээр ажиллаж байгаа ийм хүмүүстэй сонсдог баймаар байгаа байхгүй юу? Гэтэл одоо намайг чинь ингээд телевизээр ярихдаа тэр телевизээр шоудлаа гин. Тэгээд нөгөө телевизүүдээр одоо энэ сая гэрэл чулуун дарга мөнгө өгнө гэж байгаа үстэй. Сая? тэгж юм. Тэгсэн чинь одоо өгөөгүй шүү дээ. Надад 40 сая төгрөг л өгсөн. Нөгөө 121 сая ч өгөөгүй байхгүй юу? Отоос л өгөөгүй байгаа. Тэг зүгээр таныг ингээд өөрийнхөө хүмүүстэй ажиллаад амьдраад болоод явж хахад гинтл төрөөс авчирч хүмүүс тавьж өөрөө хүлээлгчээд. Ингэчээд байгаа юм тий. Тэгээд нөгөө санхүүжилтээ өгөхгүй. Санхүүжилтээ өгөхгүй. Одоо элдвэр дамжлаа. Би гуйгаагүй. Төр өөрөө гуйсан. Өөрөө давхар. Та боломжтой байна. Та сайн хийж ийн гэдгийг энэ чинь тухайн үеийнх нь бичиг баримт бүх гэрэнүүд харагдаж. Одоо тэгээд нөгөө 60 хүн хөөрхий болох юм байна л та. Хөөрхий болохгүй л дээ. Миний хувьд бол хөөрхий болохгүй. Яг л тэд нар маань үнэхээр одоо бид өдөр болгонд хурал хийж гин, өдөр болгонд сэтгэл зүйн зөвлөгөө өгж гин, өдөр болгонд одоо энэ талаар ярилцж гин. Тэгээ энэ зүйлүүдийг ярьж байгаа учраас би тэр амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв дээр аваач чиг гэдэг юм. За энийг хэн хэлсэн бэ гэвэл Отгон баяр гэдэг нийгмийн хөгжлийн гэрчлийн дарга. Отгон баяр гэж юм байгаа. Ганхуу дарга. Одоо тэр нөгөө юуны санхүү барьдаг дарга. Гэрэл чулуун дарга. Энэ нийслэлийн халамж эрхэлсэн орлогч дарга буяндлаа гэдэг дарга байт. Энэ дөрөв хэлээд байгаа байхгүй юу? Надад одоо бичлэгүүд нь байж байгаа. Тэгээд тэр гээ та нар яах гэж энэ цуглуулад яах гэж ингэж байлгаад идэг өөрснөө авчиж өгчөөд нэг юм сонин асуудал яриад байдаг байхгүй юу? Би өөр энийг гаргаад явуулаач гэдэг. Тэгээд гаргаад явуулчих гудамжинд нь гарах гэж байдгийг. Үгүй яах гэж гудамжинд нь гарах байсан бол яах нэг цуглуулсан юм. Тэ? Энэ асуудал байгаа. Тэгээ би тэр хүмүүсийн толгойн үнэхээр гажицсан юм байна да. Яагаад ийм той дүргүй байт юм бэлаа. Санхүү гэлцийн дараа ганхүү гэдэг хүн одоо надтай гэрийн дээр гарын үсэгт орсон хүн шүү дээ. Нэг талд нь ганхүү нөгөөдөлд нь загдаа. Гэрээг нь батлсан хүн гэрэл чулуун байхгүй. Тэгснэ та нарыг цуглуулсан үнэ дуудаад ирсэн бичлэг байгаад байгаа юм да. За ганхүүгийн нэг бичлэг байгаад байгаа. Хойлоо ярилцлага түр завсарлаад. За тэгээд дахиад эргээд студид. Тэр төрийн авчирч өгсөн 60 хүнийг өөрийнхөө хүмүүстэй нийлүүлээд 132 гэлөө.
132 хүнээ та өөрөө санхүүжүүлээд амьдраа цааш наваад явах боломж юу бий юу? Би эднэртэй нэг л юм яаж байгаа. Сая хамгийн түрүүний ихний бичлэгдэр гэрэл чулуунтай ярьж байгаа яриг танаас сонссон байх. Нийслэл надад мөнгө өгөх шаардлага байхгүй. Яг л энэ мөнгө өгөөд байгаа маань халамжийн сэтгэлгээ суулгаад байгаа байхгүй хүмүүст. Зүгээр одоо гэрээгээ цуцлаад санал тавьдаг шүү дээ. Гэрээгээ цуцлаад харин биднийг ийм ажил хийж байгаагийн төлөө ажлын байр болгох хэрэгтэй. Зам талбай тавиулдаг, ботногоо тариулдаг. Тийм биз дээ. Ажил өгөөч. Ажлын л хангалттай тэр тендерүүдийг өгч. Тэр тендер гэдэг нь аюу хэцүү юм гинлээ. Юусе хэцүү. Юу нь хэцүү гэдэг юм бол гэхдээ хэцүү л байдаг гэдэг. Би урьдчилан олддог юм. Тэгсэн хэрнээ нэг хүн тендер өгсөн байдаг. Нөгөө хүн ажлын чадамжгүй биднээр ажил хийдэг. Нэг юм сонин тогтолцоо байгаа байхгүй юу? Тэгээ надад бол хүн авчдаг. Одоо чинь би тендерийг авчаад танд өгдөг. Тэгээ надад зардаг. Тэгээ дундаас нь би нэг хэдэн төгрөг авчихдаг. Тэгээ хэдэн төгрөг нөхөр унагадаг. Нэг л ийм одоо тендерийн хуулинд дааж тийм тогтолцоо оруулж тендерт оролцож үзээгүй юу? Нэг ч тендер надад ирээгүй. Надад одоо хөгжлийн бэрхшээлтэй 20 хэдэн хүн байж байна. Эднээс ажилтай нь 10 гаруй хүн байж байна. Гэтэл яг энэ дээр юу тендер бичээд иргээд надад нэг удаа ирсэн. Тэр тендер нь 50,000 цасаар хөдөлж авд юм байлээ. Тэгээ нэг 50 сая төгрөгийн нэг тендер ирлээ. Тэгээ нөгөө тендерийг бичээд ингээд очсон чинь миний тендер ороогүй. Яг л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвлөгөө өгдөг. Хүн тендерийг авчиж байгаа. Зөвлөгөө өгдөг хүн дээр юу ажиллаж байгаа хүнд нөгөмөр өгнө. Ажиллаж байгаа хүнд нөгөмөр. Гэмээр байгаа үстэй. Гэтэл тийм л юм болдгийм байл лээ. Одоо би Төв аймгийн 100 мод хотонд баригдаад дуусч байгаа нэг 100 хүүхдийн цэцэрлэг байгаа. Тэрийг би 8 сараас хойш өөрийнхөө санхүүгээр бариад дуусгачлаа. Одоо үлдэгдэл ажлуудыг. Гэтэл тэр боловсролын яамны дарга одоо хөрөнгө оруулалт бодлогын хэлтсийн дарга мөнх баяртай би бүр утсан дээрээ бичлэг хийж агаад бүр гэрээ протокол хөтлөж байгаад за энэ байгууллага чадамжгүй юм байна. Манайх хийгээд өгчээ. Тэр байгууллагыг нэг эмэгтэй надад гууж авчиж өгөхгүй юу тэр Карголинд гэдэг байгууллагыг. Энэ ингээд одоо ерөөсөө ингээд бүр болохоо байла 10 онд авсан тендер. Нөгөөх нь дуусчихдгүй. Би Төв аймгийн засаг дарга Баярбаатар даргатай уулзахад Баярбаатар дарга хэлж байгаа. Наад хүүхэн чинь хэцүү. Яагаад ийм болчихд юм бэлээ? Түр яагаад нэг ганцхан хүнд ингээд дээлхүүлчихд юм бэ? Гэт би бодоод байгаа байхгүй юу? Хэцүү наадах чинь би боловсролын яамнаас тендер авсан чамд ямааргүй гэл 3 удаа над руу салаач гаргасан шүүгээ Баярбаатар даргын бичлэг над байж байгаа л да. Төв аймгийн засаг дарга. Гэтэл нэг тийм хэмжээнд одоо би эргээд сая оны өмнө нөгөө мөнгө авах гэдэг өгч чадсангүй. Сая 4 дээрээ гэсэн 4-нд очсон чинь 15 өгнө гэж байна. Гэх мэт ийм зөрчилүүд гараад байгаа байхгүй юу? Одоо таны захирлаар нь ажилладаг итгэл дийлч компани бол одоо энэ 100 хэдэн хүнийг бол ажиллаар хангаж чадахгүй юм байна тийм үү? Гэхдээ ер нь бол ажил байдаг бол боломоор байна шүү дээ тий. Гэтэл бидний чинь захиалагчийн хүрээ гэдэг чинь жижигхэн байхгүй юу? Жижигхэн байхгүй юу? Тэгээ бид уг нь зуны цагт нэг 6-7 туслангийн хаус барьчдаг байсан бол энэ 100 би ерөөсө 2 их байсан. 2-оос олж байгаа орлого чинь 7-оос орсон орлого хоёрын хооронд чинь зөрүү байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүс маань бас чадамжгүй байна яг. Яг нэг үгэлэхэд одоо энэ санхүүгийн боломжгүй бид нарыг гуугаад юм бариулждаг одоо ч зарим нэг нь мөнгө өгөөгүй явж байгаа хүмүүс байгаа. Гэтэ бид тэр хүмүүст гомддоггүй юм. Яг л боломжгүй юм байгаа байлгүй дээ чаавс гэж бодоод. Тэгвэл бидний хийж байгаа ажил аюул үр дүнтэй. Би ингээ гараахаа ураар юм хийн өөрөө хийн эргэлээ зааж өгнө. Энд чинь миний хөдөлмөр байхгүй. Тэгээд би тэр хүмүүстэй зааж өгнө. Тэгэд энэ ингэж ярьдсан л да хүмүүс одоо ингээд би ингээ хүмүүсийн харьцуулсан зургууд ингээ тавьчихдаг. За хоёул тэр харьцуулсан зураг чинь надад байгаа. Ямар хүн анх байж байгаа дараа нь ямар болсон бэ гэдэг айгүй сайхан болсон зураг. Хоёул тэр зургийг үзэгчдэд үзүүлье. За та энийг тайлбарлаа явуучих уу? За тэгье. Энэ хамгийн ихний чинь зураг одоо тэр юу байхгүй юу? Танай тооны гэдэг нэвтрүүлгээр 2007 онд хонжсэн. Одоо алтан дөрөв. Энэ тараншийн дотор хонсон гэж ярьдаг. Одоо энэ хүмүүс дээр байхгүй юу? Тэгээ энэ Эрдэнэтийнх гэдэг гэрвэл. Тэр тараншинд байж байгаа үеийн зураг тэр одоо гоё болсон байгаа юм. Одоо би яг тэрийг тараншинд байж байгаа 3 дахь зурган дээр байж байгаа. Би өөрөө яг тэр тараншийн дотор ороод энэ хоёр гэрүүлийн хүмүүсийг авсан байхгүй юу? Тэгээд тэрний өөрчлөлт энэ хэмжээнд явагдаад байгаа. Тэр одоо дараагийнхан зурган дээр байгаа нана ял идлээс улагдаад байгаа гэсэн 4 хүн байгаа. Тэр дотор тэр Бэхэ гэдэг залуу бас цуг байж байгаа. Энэ одоо бид нар энийг ингээд нийгэмшүүлэх чиглэлээр энэ нэг залуу байна. Одоо архитектор мэргэжтэй байсан хамгийн сүүлжийнх нь. Гэтэл ийм хэцүү амьдралтай болоод ийм байж хат бид нар аваад нийгэмшүүлээд ийм гоё болгоод
Ингээд ийм үйл ажиллагаа хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ энийг хүмүүс бодохоор энэ хүмүүс өөрснөө ингээд сайндаа ийм болцсон шиг ойлгоод байгаа юм. Энд чинь маш их цаг хугацаа зарцуулж байгаа байхгүй юу? Одоо тэр 2007 онд авсан анхны хүмүүсийг гихт чинь одоо л нийгэмч эхэлж штеп. Одоо л нийгэмч эхэлж. Тэр Эрдэнэ хотынх. Одоо л нийгэмч эхэлж. Яг бол тэр дунд чинь бид нар маш их олон үйлдвэрлэлээ. Би Гангар Инвест компанид эхнийхээ хүмүүсийг ингээд бөөнөр нь ингээд одоо 13 хүнийг би ажлын байртаа болгоод, орон гэртээ болгоод, гашаа сарвч авч өгөөд ингээд гаргаж үзлээ. Тэгээ Гангар Инвест компанид 2 жил, 3 жил ажилласныхаа дараа бүгдээрээ буцаад тараншинд орсон. Буцаад. За. Тэгээд тэндээс нь би буцаагаад бүгдээрийг энэ тараншинаас 13 уулангийн би түүж авлаа шүү дээ. Эргээд одоо манай байгууллага дээр ирээд одоо нийгмийн ажилтан хийцэн, зарим нь одоо ингээ 3 4 хүүхэдтэй болцсон, амьдралын төлөвлөсөн сайхан болцсон байгаа даа. Миний үндсэн ажилчид одоо болцсон. Нийгмийн ажилтныг эргээд зовсон төлөвлөсөн хүмүүстэй тусалж эхэлж байгаа. Нөгөө гарцууд нь байгаад байгаа байхгүй юу? Тэр болохдоо та нар ингээд хүмүүсийг зүгээр тэжээгээл ингээд нялууруулаад ийм байгаад байгаа яриад байгаа юм. Гэтэл бидний ажлын үр дүн ингээд сайн болоод гараад ирсэн учраас нийслэлийн цагдаа харсан байх нь шүү дээ анх. Тэгээд одоо дараагийнхаа хүмүүс ингээд тусалдаг ийм хэмжээнд очсон байтал одоо эдгээр нэг удаа очиж үзээгүй ч хардтал яваад байгаа байхгүй. Ийм хүмүүсээр ашиг олдог тамаараа та хоёр гэ түрүүн гэрэлчлэн дарга хэлж ийн л та. Ийм хүмүүсээр ашиг яаж олдсон бол боломж байх уу? Харин байх уу? Байдаг бол одоо энэ чинь зөндөө байна шүү дээ. Байдаг бол одоо энэ бизнес дэлгэрмээр юм аа. Тэнж шүү дээ одоо тэнмэл иргэд. Тийм байгаа шүү дээ. Тэгээ ашиг олдог бол харин тэднийг чинь цуглуулж аваад ашиг хийчдэг баймаар байгаа байхгүй юу? Би хамгийн сүүл зүгээр нэг энэ хайсбих ажиллахгүй байх л да. Нэг залуу намайг хэлсэн байлээ. Одоо тэр сайхан залуу байлээ. Энэ төрлийн албаагч болтой залуу. За. Чи одоо ингээд нийслэлээс мөнгө нэхэд яваад байх юм. Нэг талдаа ямар солиотой юм бэ? Болооч. Чи тэгэд юу яагач чи? Наад хүмүүсээр ингээд ашиг олоод тэр чинь нөгөө тэр ашиг олдог хүмүүсийг яриа байна л да. Тэр л ашиг олдог хүмүүс байх л да. Би энэ ашиг олдог зүйлийг яаж байдаг вэ гэж бодсон. Одны өвөл одоо энэ нэг халуун хоол гэдэг нэг хөтөлбөр явагддаг юм байна л да. Тэр нь бид нар дээр тусаагүй юм. Яг л энэ тэнэмэл иргэдийг ингээд цуглуулаад халуун хоол өгөөл нэг хонуулаад гаргадаг нэг тийм хөтөлбөр байд юм байна. Тэгсэн чинь тэр байгууллагын мөнгөн зогсчихдаг нөгөө хүмүүсээ годомжинд гарах хэрэг гарч штэ. Одоо тэр халуун хоол хөтөлбөрийн зогсонгууд л хүмүүсээ годомжинд гаргаж байгаа юм. Яг тэр журмаар манай дээр бас ахаад хэлж байгаа байхгүй юу. Гих мэтийн одоо ингээд төр засгийн бодлогогүй байгаа зүйлээс болоод маш их үргүй зардал мөнгө өргөдөж байгаа байхгүй да. Энэ ч л нөгөө тэр хүмүүсийн хардаад байгаа хардталтай байхгүй юу. Тийм байна. Гэрэл чулуугийн яриад байгаа. Тэрнийг одоо хэний яриад байгаа. Тэр янз бүрийн одоо энэ фэйсбүүк дээр намайг доромжилж хилээд байгаа хүмүүсийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баталгын нэг зураг байсан. Амар эвгүй зураг та хоёрын. Тэр юу болсон юм бэ? Нөгөө тэр үед ирж байгаа юм. Тэгээ нөгөө одоо гэрэл чулуунтай багтлагатай уулзъя гэж байгаа ирж байгаа байхгүй тийм одоо нийслэлийн удирдлагуудтай. Чи юм уу хин бэ? Ингээд энэ олон хүмүүсийг ингээд тохиороо идэг гэхэд ингээд ярьж байгаа үстэй. Тэгээ бараг нөлмөд агсан байхгүй тийм нөхөр. Тэгээ хөөе баталга дарга уулзъя бид нэр ингээд хамтдаа одоо тэр зураг нь байж юм л да. Тэгээ бид хоёр яг ингээд нүүр тулаад урдлын тэр бид хоёр уулзж ирсэн юм бас. Яг би өрөөнд нь бид заримдаа ингээд одоо төрөл орчин л доо энэ одоо аргагүй юм а хэцүү. Тэгээ эдгээр өөрснөө ойлгохгүй байгаа учраас би ингээд ороод уулзаад ярилцчихсэн. Яг тэр үед тэр их гоё ярьсан. Цагдаа хоёлаа ингээд яг ингээд төр засгийн бодлого ийм бэ. Чи одоо ингээд хүмүүсийг тэжээгээд авах хэрэгтэй юм уу? Тэ? Гээгүй баталгаа хоёлаа ийм учиртай юм а. Манай хүмүүс чинь нийгэмшил байгаа одоо бид нар зүгээр ажиллах хэрэгтэй байна. Тэрнээс одоо ингээд мөнгө хэрэггүй штэ. Гэл ийм зүйлүүдийг ярьж байгаа юм. Гэтэл сүрхий ойлголцоод гараад ирсний дараа нь маргааш нөгөө хүмүүстэй чинь уг нь тийм асуудал хүүхд шуугд уйлуулахгүйгээр батулга тэнд нь уулзаад энтэйтэй өрөөнд гэрэл чулуун шиг орж уулзаад тэгэл асуудлыг ингэж шийдэгээл гарчих юм байхгүй юу? Гэтэл аваачаал тэр хүүхдүүдийг чинь орлуулаад чарлуулаад үгүй юу болж байна энэ төр зүсэг юм байна. Яах гэдэг юм би яах гэж бид тэр хүүхдүүдийг уйлуулах гэж дуудсан юм уу? Тэ? Би өөр гайхаж байгаа. Тэгээ энийг чи хараад ард түмэн нийгмийн сэтгэл зүй айгүй бухимдаж штэ. Над руу бухимдаад байгаа байхгүй. Чи хүн хүүхдүүд дагуулж очлоо. Чи өөрийнхөө эрх ашигын төлөө шоу хийлгээд байгаа юм. Би чи төр засах нь өөрийнхөө авид төгсөн хүмүүсийг өөрөө авид гэсэн учраас би тэр хүмүүсийг авчирлаа штэ. Маш энгийнээр. Тэгээ ийм зүйлийг л хараад би үнэхээр гашуудж байна л да. Энэ юу вэ гэвэл би боддгийн зүгээр төрийн бодлого алдагдчихжээ. Тэр залгам цалаа гэдэг юм байхгүй болчих. Хэдэн жил үргэлжлээ байж байгаа энэ нийгмийн бодлого гэж нийгмийн бодлого байхгүй болцсон.
юм байна. Өчигдөр тэр нэг одоо нийгмийн бодлогыг одоо 35 он хүртэл 60 он хүртэл юу яа гэсэн нэг юм эдэн гişүүд барьж байгаа шиг байна лээ. Тэгээд тэрийгэ баталж байгаа шиг байна. Тэр нь яг бодиттой ч юм уу ч юм уу. Та ер нь одоо ингэж төртөө орооцолцсондоо юу яаж гинэ? Буруу юм хийжээ гэж бодож байна уу? Харамсаж байна уу? Үгүй ээ, харамсахгүй. Харин би эднэрийн болохыг нэгдэж байна. Эдгээр надаас долоон дор юм байна гэдгийг би харж байна. Миний хэмжээний хөөрхийн амьтны зовлон үтсэн над чих хүний хэмжээний сэтгэж чадахгүй шүү дээ. Би эднэрийн дүр зургийг харж байгаа. Өөрсдийнхөө сэтгэдэг хэмжүүр нэг хэмжүүр байна шүү дээ. Тэрийгээрээ л яриад чаас. Бизнесмэнүүд хэлдэм л да. Зөв зүгээр сайхан явж исэн бизнес төртөө холбогдохоор л биш болоо. Тэгэл авилга руу ороод тэдний хүн сурталыг давж дийлэхгүй бол дампуурл руугаа явдیں۔ Шүү дээ. Тэр тэгж холбогдож байгаа хүмүүс нь угаасаа тэг дампуур. Би бол таныг харахад сайхан тэгэл буйныхаа ажлыг хийгээл олон хүнд буян болоо явж идэл чи гинт төр гарч ирээл. Таныг ингээд бухимдуулаад бүх асуудал үүсгэл явж. Бухимдуулаад байгаа юм. Тэгээ бухимдуулж байгаа нь нэг асуудал юм. Гэтэ бухимдахдаа би энэ дэш одоо ингээд галзууршиж байгаа юм алга байна. Яг хөө зүгээр энэ төрийн бодлого дотор нэг зэгцээр оролцсон энэ хүмүүс нэг ойлгодог байгаасай. Яг төр зэсгээ ингээд ойлгоод үнхээр мэдрээд тийм ээ яг энэ хүмүүсийн байж байгаа зүйлийг үнэхээр ингээд ойлгоод хамтраад явдаг бол ядуур буурах боломжтой юм. Би ерөнхийлөгчд нэг юм загтлагсан юм ярилцлага бичээд фэйсбүүк дээр тавьсан юм л да олон хүмүүс тэрийг даанч ерөнхийлөгч мань хараагүй байх. Ядуурлаг бууруулж болноо. Нийгмийн бодлогын зинжтэй юм дээр бүгдээр ингэж зэгцэлчихье. Тэгэд ерөнхийлөгчөө та яг энэ зүйлийг хараарай. Та нэг 20 хэдэн хүүхд тэжээж яхад би 60 хүүхд тэжээж байгаа шүү. Энд чинь би яг ингэ цэвэр өөрийнхөө мөнгөөр байгаад байгаа. Яг энэ зүйлээс Уг нь ерөнхийдөө таны зовлон мэдгэл юм байна да. Адилхан бас хүүхэд тэжээж байгаа. Тийм шүү дээ. Тэгээ тэр мөнгө ханаас гарч ирж байгаа вэ? Миний хөл ерөөс ингэ яг ингээд өөрийнхөө гараараа хөрөөдөж जैन, өөрийнхөө гараар сэлж जैन, өөрийнхөө гараар уралж जैन. Тэгээ тэрийг тэр хүн зааж जैन. Тэд нар миний материалыг гологдол гаргаж जैन, хэмхэлж जैन, устгаж जैन. Иршлийг би өөрөө тааж जैन, дахиад зааж जैन. Би нэг орон хэлэхийн тулд би 4 сараас 10 сарын хооронд хийлгэж үзчихсэн байхгүй нэг залуугаар. Хэдэн удаа буснуул, хэдэн удаа одоо тэр залуу сайн ор хийдэг болсон. Ер нь танаа энэ байгууллагын жилд хичнээн төгрөгийн зардал гаргаад юм бэ? Зүгээр одоо энэ юугаар ер нь бол бид нэр их шүү зардал бол их. Яг л бид нэр хийж байгаа нөхцөл байдлууд юм байна. Материал түүхийдээ худалдаж аавна. Яг ингээ байцтай тооцоолсонгүй. Нийтдээ бол бид нэг жилдээ бол нэг 4-500 сая төгрөгийн борлуулалт ингээд яг хувийн хэмжээнд шүү дээ хийгээд эргээд нөгөөдөлтөөс асуулаад байгаа байхгүй юу? Хувийн хэмжээнд. Тэгээд энэ зүйлийг төрмэн зүгээр нэмэр болж байгаа бол одоо би төрөөс юу нэгж байгаа гэвэл эхлээд өрөө өгчих. Тэр цуглуулсан хүмүүсээ та нар цуглуулсан. Одоо нөгөө эдний нэг ярьдаг яриа гаргацсан юм байна лээ. Хүүхд таламжийн газраас түүгээр явсан гайгүй үгээр давтаа тавиад ирсэн гэж. Энэ манай байгууллага дээр хүүхдийн төлөө газрын дараа наран тэрийг гаргасан яриа л да. Түүгээр явсан гайгүй үүдээ дуудаад байдаг завцсан хүүгээл тэр дарга марганараа загнаад байгаа юм байт юм байна лээ. Тэгээ бид нар чинь цаавас төрд нэмэр болж байгаа шүү дээ уг нь. Тийм биз дээ. Одоо энэ 108, 107 гээл янз бүрийн утаснууд байгаа даа үстэй. Тэгээ энэ хүүхд таламжийн газар гээл эндээс ин ачаалдаа дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ гудамжинд хөлдсөн хурууга хөлдөөцөн янз бүрийн хүмүүс ирж штэ биднэртэй чинь. Том он ирж гин жижиг нь ирж гин. Хүүхдээ ингээд тэрж явж байгаад хүүхдээ хөлдөөцсөн ээж аавын согтуу гудамжинд яваад бид нар аваад эмчлээрээ нийгмийн бодлогын ийм юмнуудыг хийгээд байгаа байхгүй юу? Гэтэл яг тэр холбогддог газрууд нь одоо тэр төсөв мөнгө нь хаана байдгийг бүүм хүүхдэд одоо манай цэцэрлэг дээр ихтэл 35 хүүхд байж байна. Тэр цэцэрлэг төгж байгаа мөнгө байхгүй. Яг бид нар хувьс. Гэт ингээд явтал зэрэг түрүүн дээр асуулаа л да. Ингээд 120 хүнийг таа тийжгээд зүгээр төстэйгөө холбогдоод төрн биднэрт үнэхээр харамгүйгээр гээ нэг замын одоо явган хүний замыг бол манай хүмүүс тавьчих шүү дээ. Тийм биз дээ. Бид нэр одоо би сая би одоо энэ удуул гээд одоо наран тэрээд гэдэг компани байгаа шүү дээ. Биднэрт би баярлж байгаа юм. Манай хүмүүсийг тоогоод биднээр ажил хийлгээд бидэд өрнөлөмж өгж байгаа байхгүй. Гэхдээ маш сайн юм а. Загдаа танай ажилчид ямар мундаг юм бэ? Одоо тэр нэг том өндөр 16 давхар ч юм уу барилга барьж байгаа. Одоо тэр 13 дугаар хороололд. Тэгээ тэр удуулгаа энэ тэр чинь мундаг хүмүүс үлээ л дээ. Тэр одоо болд гэдэг тэргээд би одоо тэднээс хондоо тийм айхтар хандив тусламж аваагүй. Бидний харин ажиллаар хангаж ирсэн энэ намар. Тэдний ажлаар хангаж ирсэн зүйлүүдийн дагуу ажлын сайн хийж байгаа.
ажлынхаа сайн хийсний үр дүнд бид нэр сайхан гурамтай амьдарч ийсэн. Тэ? Гэх мэтээр нэг иймэрхүү юмнаар ингээд туслаад байдаг бол болчих гээд байгаа байхгүй юу? Сая он солигдох үед Facebook дээр танай байгууллагын шинэ жилийн зургнууд, бичлэгүүд гарсан их сайхан болох шиг байсан. Тэндээс би нэг хүний бичлэгийг бэлдсэн дуудулж байгаа. Тэгээ скнээс нь хоёлаа үзье. За. За энэ хүн харин энэ бичлэгүүдийг ч үзсийг сайхан санагдсан л да. Би баяр миний ад жаргал энэ манай ихнэр үсэрээ. Энэ ийм очтой хүн. Одоо тэр багшийн дээдлийн уртлын түнэлийн дотор суугаад гуйлга гүйдэх хүн байхгүй юу? Нөхөртөөгөө зүг. За энэ нөхрийнх нь дүүнгээд яг тэр нөгөө одоо телевизийн хажууд засгийн газрын ордны цааталд одоо нэг юм балгас байгаа шүү дээ. Одоо тэр нөгөө нэг хайхтар сая 20 хэдэн тэрбум төгрөгөөр зарагдуу. Тэр балгасан дотор амьдардаг хүмүүс. За. Ах дүүсээрээ. За. Тэгээ тэр өвлийн хүүтэнд эднийг тараншинд орохоор тараншины хүмүүс зодчдаг гэдэг. Тэгээд тэр нэг багшийн дэдийн тэнд гуйлга гуугаа сууж байхдаа тэр нөгөө гуйлга гүйснийг харж агаад тэр арай нэг жоохон чадaltaй тараншины тэнэмлүүд навчаад олсон мөнгөний дээрэмдээ авчдаг гэж байна. За. Тэгээ ийм зүйлээс л сэргийлж байгаа байхгүй. Тэгээд би тэр дүүтэн би ноднон яг нийслэлийн халамжийн газар тэр нодон 100 надтай таарсан. Тэгээ энэ жил одоо би сая ингээд төсөл хөтөлбөрөөр дүгнүүлэх гэж явж хад яг тэр халамжийн газар дээр таарч. Тэгээд тэр халамжийн дарганатай бас ярьж байгаа. Ийм л хүмүүс танаа үүдэн дээр байж штэ. Та нар эдгээртэй ажиллаж байна. Би 2 жил дараа л ингээд энэ үнтэй яг танаа үүдэн дээр таарч. Тэд нэр тийм зүрх алга үнэхээр Ажиллах. Одоо тэр хүнтэй ажиллаа, дуулзаад, яриад, ятгаад зөв замруу оруулах тийм зүрх алга байна. Тэд тийм бодол алга байна, сэтгхүй алга байна. Халамжийн байгууллагын нийгмийн ажилтнууд одоо манай байгууллага дээр очиод айлуудаар оруулахдаа тэр жоохон тааруухан шиг нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь шээж баа хэцүү шттэ. Тим гэр бүлүүд хүртэл байгаа байхгүй маань тэр. Тэд рүү орохдоо тэгээ хамраад авч ордгүй шттэ. Тийм ийм халамжийн ажилчид байгаад байгаа байхгүй да. Энэ болохтой нөгөө нэг төрийн мөнгө юунд дурсаад байна. Тэр цалин авдаг хүмүүс яагаад ажиллахгүй байна. Тэгэхээс ихсүүлээд нэг жоохон шүүмжилмээр юм байгаад байгаа юм. Тэгээд хүн болгон надтай адилхан байх албагүй л дээ. Гэхдээ цалин авж байгаа хүн ажлынхаа хэмжээнд сэтгэлгээтэй байх хэрэгтэй байхгүй гэж би боддог. Тийм шүү дээ. Тэг би тэгж боддог байхгүй. Төрийн хийх ажлыг ер нь төрийн бодлогыг та хийгээд л яваад байгаа юм л да. Тэрийг даанч манай төр засаг олж харахгүй Нөгөө хардیں۔ Мэдэн тань нь харж гин үү? Харлгүй яах юм. Тэгэд ажиллахгүй. Би Тэгэхээр чи харахгүй байгаа Үгүй яг юу бодтойгоор харж байгаа үстэй. Би сая засгийн газрын үүдэн дээр Эрдэнэ сайттай уулзлаа. Тэгээд надад бичиг өгөөрэй гэсэн бичгийг өгсөн. Одоо уулзнаад хариу ирээгүй л байж байна. Яг энэ би Эрдэнэ сайттай их нэртэйгээ яг өрөөнд нь хоёрыг гэж одоо уулзсан. За. Тэгээд бид нэр одоо халамжийн яамн дээр бүртгэлтэй. Тэгээд янз бүрийн нэг хурал цуглаан болно биднийг авч оруулахгүй. Яг тэгвэл нөгөө түүгээр явсан гайчин байхгүй бид нар. Ийм юм болчиход байгаа юм. Уг нь болохоор бодит амьдрал дээр яриад бидний имийг ингэж түгээмээр байгаа юм. Нийгэмдээ. Тэ одоо энэ одоо яг бодит амьдрал дээр бид нартай ирж үзэл Эрдэнэ сайд маань өөрөө ирж үзэл хамтдаа энэ байгууллага шиг бай. За Эрдэнэ сайд үзэх байхад энэ нэвтрүүлгийг та. Яг би маш олон удаа юу хүмүүстэй хандж байгаа хандлагууд байгаа байхгүй да. Би улсын их хурлынхаа гишүүдэд бүгдээрэнд налан бичиг өглөө. Бүгдээрэнтэй нь бид манай байгууллага дээр Батандан гишүүн очлоо. Өстө загдаагаа өстө та мундаг юм аа гэхээс биш эргээд яг үндсэндээ бодлоготой юм хийсэн байхгүй. Мундаг юм аа л гэж хэлдэг. Мундаг юм аа л юм. Хамбаатар гишүүнтэй би одоо уулзлаа. Одон туяа гишүүний асуудал байна. Тэгэл зөндөө хүмүүс ингэж байна. Маш олон хүмүүс харж байна. Би ган уяг гишүүн рүү өглөө ариун гишүүн рүү өглөө нэгэн ч надад хариу өгсөнгүй. Тэр Баян Шилэн гэдэг гишүүн бид нарыг нэг дуудаж уулзъягаад одоо надад энэ бас аль тэр цүнхэн дотор алан бичгэнд байж байгаа. Та нар мундаг юм хийдэм байна. Та нартайгаа хамтарч ажиллана шүү. Ирээд явуулзараа. Манай ихнэр яваад очисон уулзах гээд өрөөнд нь орсон чинь надад одоо заав алгаа байгаарай. Тэгээ яаж хинтээ хизээ уулзах юм. Яг дуудсан тэр үд. Гэх мэтийн нэг ийм одоо юу гэдгийг нэг би өчиг нь олдгоо шүү дээ. Өчиг нь олдгоо. Хуураад байгаа юм уу? Хуураад байгаа юм уу? Өгөөсөл одоо PR даад байгаа юм уу? Би одоо энэ Улаанбаатар хотын захирагчийн албан дээр яг тэр хурал байгаа юм. Хурал дээр одоо нөгөө нэг төсөл хэрэгжүүлээд ирээ гэсэн шүү дээ. Бичээд ирээ. Яг тэр хурал дээр одоо хотын нийтлэг үйлчлэгний газрын дарга одоо Инг сайхан гэдэг нэг Батүлийн хүн ингээд гараа өргөж байгаа. Би загдаагааг танин, би загдаагаа туслая гэж юу?
За тэгэх юм байх та гэж бодоод одоо гарангуудаа цагдаагаа та уулзаарай. За. Яаж уулзах гэж байгаа гэхээр нөгөө ажилчид тав тусдгийг байхгүй байдгүй. Тэгэхээр хойдон жил нь болдоо байхгүй. Тэгэхээр нодны 2 хүн авсан энэ жил орон тооны цамхтал хийгээд гасаа шít. Гих мэтэр нэг ийм хуурсан, залилсан, нэг төр хөөсөн, карьер харсан. Тийм билээ. Ийм дүү зүрэг байгаад байгаа юм. Энийг би нэг одоо нэр зогож хэлээд байгаа нь тэр хүмүүс энэ бодлоо өөрчилж ирсэн. Тэгээд болоо зүгээр тэр хүн муудаа биш байхгүй да. Тэр нэг амбиц өгдөг юм а болчихсон нэ. Худлаа ярьдаг. Худлаа ярьдаг болчихсон. Гэхдээ авахгүй л надтай тэгж худлаа Батүлийн өмнө гар өргөж надаа загдаагаа өгөө тань гэж ямар шаардлага байгаа. Нэг өсөндөө одоо халамжийн үйлчлэгдгэн дээр айгуу сайн ажил хийж гин гэж Батүл кок авахгүй дээ шүү дээ. Тийм байна. Батүлийн буруу байхгүй юм чи Батүл. Тэгээд гараад таныг тэгэл гараад мартчих. Тийм байна. Мартчихсан. Тэгэл хойдон жил нь би одоо тэр одоо зүүн түгээх газрын дараа Гамболд гэдэг нөхөртөө нэлээд сайндаж муудаж ээж нэг юм ажилд оруулахаар 2 хүн 4 хүн тэр зам авсан. Тэгэл тэднэрээ маань гоочтол эхэлдэг. Бид нар наран дээдэд сайн ажил хийгээд зам дээр муу ажил хийнэ гэж байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөөсөө техник техник бөхөр юм надаа хувц сунаар дээр замдаа тэрдэг юм бүгдийг гаргаж өгөөд цаг үргэлж хажууд нь хянаад воронтод дээр ачааг нь хогийг ачаал ингээл зөөгöd байгаа байхгүй. Гэтэл худлаа гоочтол тэр замын тэр аж ахуйн гашааны цаатлын айлын гашаан доторх зэрлэгийн зулгаасангүй. Гэл ингээл тэгээд тэрийг шалтгаан болгоод үгүй зүгээр би хэлнэ үсттэй. Манайх одоо орон тооны цамхтал хийж байна санхүү байхгүй наа гэдгийг үннэл ярьчмаар байгаа байхгүй даа. Тэгхгүйгээр л ачаал нөгөө хэдэн хүмүүс юм муулаад тэгэл таран шинийн хүмүүсгээрээ муу хүмүүс байгаад тэд чинь ажил хийж чаддгүй гэж ойлгоод байдаг. Нийгэм тэгээд тариад байдаг. Угаасаа үнэхээр энэ дотор ингээд бодлын ингээд ихчлээд хийгээд өгөх юм бол маш их сайн хүмүүс байна. Төрийн байгууллагыг удирдах байгаа дарга нар маань өөрсдөө тэр хүмүүсийг ядуурлан гадуурхах сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа байхгүй. Тэр чинь л таны энэ алхам тутамд чинь тааралдаад байгаа юм байна л да. Гэхдээ загдаагаа ойлгох бах уу ойлгож та бүхэн туслах явандаа ойлгох гарч ирэх бах. Юу гэж дандаа юм байх вэ? 10 жил болж штэ. Би Ганди сайдыг байхаас хүлээл ажиллаж исэн байх нь штэ. Тийм байна. Ганди сайдын үед л бид энийг явж байлаа. Ганди сайдын үед тэр Соломон чөлөө тэр нөгөө нийгмийн хөгжлийн хэлцийнх нь одоо тэр том яамных нь гадрын даргатай би уулзч ил байсан. Тэгээд тэдний үед бид нар энэ зүйлийг ярьж ил байсан. Нэг ч удаа халамж тусламж бид нар тэр ирээгүй байхгүй да. Гэхдээ бид нар гоншигноогүй. Бид нар ерөөсө гуйлахгүй халамжгүй. Бид нар хийгснээ л хийж байгаа. Харин төр биднэрт ингэ дарамт төвчүүлэх ёсгүй байхгүй да яг нэг үг хэлэхэд авчиж өгчөөд өгснийхөө дараа ийм новшийн зан гаргаж явах шаардлагагүй байхгүй. Тэхийн тулд энэ яаж байгаа вэ гэвэл би ингэж гайхдаг штеп. Одоо Батүл дарга хотын аав байхгүй юу? Тийм ээ? Тэр ганхүүгээд байгаа эмэгтэй нь одоохондоо хотын санхүүг нь барьж байгаа учраас ээж нь. Тийм биз? Гэрэл чулуу нь одоо том ах нь. Тэгээ энэ 3 хүн ингээд айгүй нэг баймаар зүгээр. Гэтэл Батүлийнхээ ярьсны эсрэг нөгөөдөл нь яриад байдаг байхгүй. Энд чинь юм нэгдэл байхгүй байгаа шүү дээ. Тэгэд гэрээ хийсэн 2 дарга нь ерөнхийдөө энийг хэн цуглуул? Энэ чинь Батүл даргын шийдвэр байхгүй юу? Орон гэргүй тэнмэл иргэдийг нийгэмшүүлэх гэдэг нь тэр 2 сарын 19 тэгж хийчихэд үргэлжлүүлээд 7 сард нөгөө ах トゥ орны хамтын нийгэмдгийн нөхрийн орнууд ирэхэд бас ахаад баахан зардал гаргаад бас баахан таран шинэ хүмүүс цуглуулсан шүү дээ. Тэгээд налахад аваачаад 20 хэдэн гэр бариад тэгэл ингээд одоо энэ үндэсний хөтөлбөр энэ олон улсын байгууллагууд ирэх гэж чинь одоо яаж нуух гээд байгаа юм. Сайн боллоо. Ашиг болох гэдэг. Тэ? Би хэлээд байгаа эднэрт. Та нар яг ингээд үнэхээр тоолж чаддгүй бол би энэ Сүхбаатарын талбай дээр яг би 130 хүнтэйгээ гараад яг ингээд таран шинүүдээр явахдаа нэг нь л 10 хүн дагуулж ирнэ. Тэгээд та нар тоолуулъя. Энэ үнэн бодиттой тоо гаргаж ирэхгүй байна та нар. Тэгэхээр ингэж байгаа. Загдаагаа та бас буруу юм хийх гээд байна. Би дгөө тоолуулах гэж байгаа бол жагсаал хийх гэхгүй шүү дээ. Бодит амьдралдаа тоолмор байгаа. Нодон хавар нийслэлийн халамжийн газраас ийм зардал гаргасан. 60 сая төгрөг гаргаад тэнмэл иргэдэд тоолж байгаа. 60 сая төгрөг гаргах ямар шаардлага? Та бол нэг төгрөггүй тоолж. Болгүй тэр чинь төгрөг ямар шаардлага байгаа юм? Тэр 60 сая төгрөгөөр нь өөр ажил хийчихсэн дээр. Гэхдээ 60 сая төгрөг гаргаад тэр хүмүүсийг тоолоод тэнд нэг юм сервер нээсэн байгаамаа. Одоо ингээд тэрийг 25 сая төгрөгөөр нийлээч гэх шиг. Одоохондоо халамжийн бүртгүүлдэг юм байна шүү дээ. Та шилэн данснаас хараа юу? Гэхдээ тэрийг одоо тухайн үед нь яг тэр серверийг нээж байгаа залуутай би уулзаж ярьж ирсэн. Тэр одоо халамжийн газар дээр байж байгаа. Тэр яг тэр нөгөө одоо бүртгүүлжүүлдэг юм байна шүү дээ. Кодлол тэгээ тэр айгуу гоё. Би тэрийг авмаар байгаа өөрийнхөө дээр. Тэрийг надад өгчмөр байгаа байхгүй юу?
Тэгэд тэрийг би одоо манай дээр өнөөдөр тэдэн хүн ирлээ. Одоо тэдэн хүүхэд байна. Өнөөдөр ийм асуудал гарч ийн гэдгийг ингээд нөгөө халамжийн байгууллагууд, хүүхдийн төлөө газрын байгууллагууд бүгд ингээд нийтээр ингээд яг миний амьдралыг ингээд харж яадаг. Тэгэнгүүтээ бүх нөгөө төрийн бас байгууллагууд тэр нөгөө иддэггүй уудаггүй ч байна уу, яадаг ч байна уу те. Хүний төлөө сайнаасаа ажилдаг, муугараа ажилдаг, ашиг олж ажиллах гэдэг энэ бүх төрийн байгууллагууд яг энэ жишгийг ингэж хараад нийгэм бол ингэж ажиллах хэрэгтэй байна гэдэг юмыг л зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага энийг одоо би дарганад ойлгох ёстой. Дарганад лабораторич юм байна. Хуучин лаборатори сургууль гэж байсан шүү дээ. Байдаг байхгүй юу? Тийм биз дээ. Одоо яг энэ халамжийн чиглэлээр ажилладаг лабораторич би байна. Та нараас би мөнгө төгөөгүй зүгээр та нар надтай хамтаад ажил гэж байгаа юм. Сая дарганаар хэлээд амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв дээр авчиж хүмүүсээ өг гэлээ. Тэгээ би явлаа. Очлоо. Одоо тэгээ нөгөө нэг хүүхэнтэй энэ яг хөгээд нэг дарга байгаа. Тэрнтэй нь уулзлаа, бичлэг хийлээ, сайхан ярилцлаа. Ерөөсөө болж өгдөгөө. Тэгээд хүмүүсийг за өнөөдөр авъя гинэ. За тэгээд ав гээд. Тэгвэл би орой аваад яг хоол уус бүх зардал хөнжил бүгэ хувцас төвсгэн би аваад ирэх бүгдээр ингэ. За чи аваад гараад өмнө гээд ингээд нөгөө энэ яг дарагтай ярьлаа. Тэгээд нөгөө бичлэгээ хийгээд ингээд юунуудаа хүмүүсээ авчирхаа болоод за тгийгээд тэгсэн чинь одоо харуулдаа өөр хөгж гинөө хүүхдүүд авахгүй шүү. Тэр 60 хүний чинь 10 хүүхд байж байгаа байхгүй юу? Хүүхдүүд авахгүй шүү. Тэгэхээр яах юм? Тэр дүү чи одоо би нөгөө хүүхдтэй ээж мэж аав нарт ирэх нь вэ штэ. Салах нэ. Гэхдээ энэ ямар бодлого юм? Би өөр гайхаад байдаг байхгүй нэг. За бид хоёрын ярилцлагын цаг дууссан. Тийм үү? Тэглээ. Зөндөө юм ярмаар байдаг. Зөндөө юм ярмаар байдаг. Гэвч цагтай хугацаатай. Цагтай хугацаатай. Тэгээд урилга хүлээн авчирч ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Би одоо танай телевизэд үнэхээр баярлж байна. Бид яг миний энэ байж байгаа үйл ажиллагааг ингээд та бүхэн ингээд нийгэмд яг зөв талаас нь гаргаж хэлэх гэж байгаад баяртай байгаа. Ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагууд би энэ одоо нэг онцлог хоёр газрыг хэлчихээд дөргөөцөг юм байна, мэдээцэг юм байна, тэр ньюстэйг юм байна гэд энэ сайтууд манай байгууллагын талаар айгүй их буруу мэдээлэл тавьсан байна лээ. Тэгээ би тэр байгууллагын одоо сүүлд нь устгасан байсан би энэ дээр эргээ гаргаад тавьсан байж байгаа өөрийнхөө фэйсбүүк дээр. Тэгээ тэд нар болохдоо манай байгууллагыг одоо 100 хагас тэрбум төгрөг авсан, 300 сая төгрөг авсан гээд нэг зөндөө олон юмнууд бичсэн байлээ. Тэгээд тэр айгүй харамсалтай. Тэгээ тийм битээ байгаа сайн гэж би бодож байгаа юм. Бид ганцхан юм харуулчих уу? Надаас чинь. Тэгээ би нэг юм харьцуулт байгаа юм. Төрийн байгууллага энэ ганцхан юм. Нэг юм би харьцуулт өөрөө хийсэн юм аа нэг. Зөв амьдрах ухаан төрийн байгууллагын тэргүүн цагдаа болон нийслэлийн засаглалын дэргэдэх амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвийн нарийн сүүлийн 3 жилд төрөөс авсан санхүүжилтийн харьцуулалт гэж байгаа. За ингээд зөв амьдрах ухаан төрийн байгууллага дээр 5 ажилтнтай за энэ одоо зардал гэдэг нь 130 хүн амьдарч байгаа. Гэр бүлээр нийгэмшүүлдэг, 5 хантай гээд амьдардаг, нэг ч хүн гэмтгийг толбогдоогүй байгаа. Ахинаас гарсан хүний тоо 132 гэдэг маань хүүхдүүдийн тоо оруулсан гэж үзээд байгаа шүү хүмүүс. Ер нь бол тэрнээс ч илүү хүмүүс байгаа. За. Тэгээ архин донцсон нас барсан хүний тоо бол байхгүй. За, амьдрах ухаан сургалт 3 жилд авсан одоо нийслэлээс авсан төсвийн 372 сая төгрөг 74 мянган төгрөг байгаа. Гэж одоо энэ шилэн дансаар гарч ирж байгаа шүү дээ энэ чинь. Энэ дотор нөгөө гиг тэр одоо хоод үнс юмнууд орсон байгаа. За, амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв гээд 19 ажилчинтай 50 хүн байж. Энэ болохоор төрийн байгууллага. Төрийн байгууллага. Төсөв авдаг. За. Жилдээ одоо авдаг нь 470 сая төгрөг буюу одоо 370 сая төгрөг, 422 сая төгрөг, 474 сая төгрөг гээд 13, 14, 15 оных нь. Тэгээ энэ нэг шилэн даасны маань гавья. Тэгээд 3 жилийн дүнд 1 тэрбум 600 267 сая төгрөг 127 мянган төгрөг авсан байгаад байгаа. Энд ноднон тэ 14 онд нэг өдөр 4 хүн нэг өдөр нас барж ирсэн байхгүй. Энийг төр засаг нуусан шүү дээ. Гэх мэт нэг ийм зөрөөтэй юмнууд байх юм аа. За цаг дууссан. За баярлалаа. Баярлалаа. Ганц зүйлээ хэлчихлээ шүү. Ийм юм дээр нэг асуулт тавиасан, зэндүүр хийдэг байгаа сайн. Тэгээ танай телевизтэй хамт олно. Үнэхээр баярлалаа би. За. Би маш чухал үедээ орлоо. Яг надад шаардлагатай үед маань та бүхэн тааралдлаа. Бас урилаа, урилгаж үнэхээр би чин сэтгэлдээ бодож баярлж явна. За. За.
За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Дараагийн даваа гарагийн 21 цагт эргүүлцлээ баяртай.